За юу яцхан Улаанбаатарчуудаа таадад болгох сайн мэдээ байна заа. Юу вэ гэвэл би ивэнтээ дахид зохион байгуулахаар болсон. Тэгээ би бүр хамгийн амар нь штэ бүр 2 ивент зохион байгуулахаар болсон заа. Эхнийх нь болохоор Цэнгүүний бит хоёртай хамт ингээд нэг гоё коктейл унгаа те бас биер унгаа гоё ингээд нэг хоб базаж ингээд нэг бөөндөө нэгдсэн байдлаар сэдв мэдэв яриад гоё ингээд нэг өөртөө гоё нээлрүүлээл те нэг гоё нэг гоё найт байсан да. Тэр ингээд нэг ивентийг дахин зохион байгуулахаар болсон заа. Тэгээд би яг дэлгэрэнгүй мэдээлэл яг юу болох вэ гэдгийг энэ доор ингээд description дэх вебсайт дээр биччихнэ. Нөгөө ивент нь болохоор штэ те ингээд Монголд байдаг гадаадууд болно. Англи хэлээ сайжруулах гэсэн монголчуудаа зориулсан ингээд нэг English Speaking Club гэдэг ивент ингээд зохион байгуулахаар болж байгаа. Тэр нь болохоор спорт баарн дээр болно. Тэгээд location болон tax max ингээд энэ би бас вебсайт дээр дэлгэрэнгүй биччихин. За тэгээд хэдүүлээ жоох ингээд юу гэх юм угасаал бөөндөө ингээд нэг пив дуртай байцдаг. Угасаал бөөндөө ингээд нэг юу гин коктейл уугаал те. Хоб бацах дуртай байцдаг. Гэтээс нэг жоо үр бүтээлтэй хоб бац sorry. За окей. Янз шүү за. Тэгээ ямар ч лсэн таад маань тэгээд одоо би ямар ч лсэн такстай. Тэгээд таксын дээр нь болохоор би гоё ингээд drink ингээд шингээгээд өгч чинь. Тэгээд нэмэх нь бас ингээд тухайн газрын туризм ресурс нэг хэвтэх шиг нэг надад цаантаа гаргах гэдэг байхгүй юу. Тэгээд ингээд миний ивент миний ингээд юу гэх бүрдүүлж байгаа комеди нэтер ингээд илүү их дэмжих хүсэж байл шүү дээ. Тэнт очиж сайн аваагадаг заа. Сайн аваагаарай заа. За окей. Тэр яг өнөөдөр хэдүүлээ таарад орсон заа. Тэгэхээр энэ удаагийн мини ридингээр болохоор ингээд нэг weekly check-in гэдэг ингээд нэг сэдв буюу энэ ингээд нэг 2 сарыг дуустал чиний ерөнхий ингээд нэг нөхцөл байдал. Яг ингээд хэрхэн байх вэ гэдэг одоо нэг санаа гаргана гэсэн. Ерхий гэдэг утгаараа штэ те ингээд нэг ийч ингээд нэг коллектив зоодик сайн дээр болгон дээр ингээд байх нэг юм ергэдөөл нэг юм чиг хандлага гарч ирээд байдаг да. Тэрийг ингээд харахгүй. Окей. За окей эхэлцгээе. Хамгийн ихнийх нь болохоор хоньны ард. Хоньны ардныхын тэгэхээр 2 сарыгаа дууслаа хэрхэн айтайхан байх вэ? Тэгээд ямар гоё үүлээ болох нь гэж харсан. За айтайхан байна айгуу байх нь гэдэг харчил та шууд таараа. Яа гэхдээ ингээд өнгөрсөн ивентээр бид нар бүр цөм авсан ш нэрэ. Би одоо тэгээд өнөөдөр гарч oh my fucking god. Shit. За тийм өдрийг ашиглаад явах. Тэгэхээр яг та хөдөр чинь тэгэл саваал эцтэй те. Тэгэл энэ дээр нэг ачаадлууд яах вэ? Тэгээ хэдүүлэнд нь өөр хөзөрөө тэгээ үзчихье. За окей. Let's go. За. Хоньны ардны general energy check юм. За тэгэхээр бид нарт stalker ингээ гарч ирсэн. За тэр stalker чи яах вэ? За хэдүүлээ ингээ яа ингээд хоньны ордныхаа ингээ 2 бүлэгт ингээ хуваагдчих байгаа байхгүй яг ерөөхдөө за эхний бүлэг нь болохоор штэ те ингээ нэг мэдрэл мотой ингээ нэг мэдээж ойлгомжтой ингээ харилцаанаас зүгээр шууд ингээ нэг алхаа явж те баяртай те чантай ингээ нэг байснаар нь очиж тулгаатай хангалаа гэдэг ч юм уу те болж штэ. Юу би таадтай ингээ нэг энэ мессежээр ингээ хуваалцах хүсэж байгаа гэдэг штэ те. Энэ ингээд нэг 26 би байнг хэлсэн. Бидний хувьд бол ингээд нэг judgment буюу нэгдсэн шүүлтийн жил болж байгаа маа. Тэгэхээр ингээ хоньны ордных ингээд нэг юу гэсэн үгийг би таатай хуваалцах гэдэг байвал таад ингээд нэг бүхэл цаг үед тодорхой хэмжээр ингээд нэг progress гаргана те амьдралтаа. Одоо жишээлбэл ажил дээр progress гаргалаа магадгүй хайрын харилцаан дээр эсвэл өөрийгөө хайрлах дээр өөрийгөө ингээд нэг хөгжүүлэнгүүд хуучин ч үргэлж сайн үг гэж гарч ирдэг байхгүй юу. Тэгээ одоо нэг би энэгээр нэг X mix үзээд мод гэсэн үгийг яриаггүй шүү. Зөв нөө хуучин ч гарч ирэх буюу нэг төстэй нөхцөл байдал гарч ирдэг да. Одоо жишээлбэл чи одоо нэг 24 25 онд ингээл нэг юугийн араараа тавиулж исэн ч юм уу мэдрэл мөтэй ядаргаатай хүн түнд нөхцөл байдлыг үзэж байгаа. Тэндээс ингээд survive хийж байгаа л шүү дээ. Нэг юм хуучны айц чинь сайн үг гэж чан дээр гарч ирж байгаа байхгүй юу. Тэгээ хэрвээ чи энийг ингээд нэг давж ингээд чадсан тохиолдолд угаасаа л чиний амьдрал чинь ингээд нэг айтайхан болно да. Би өмнө ингээд нэг ярьж исэн юу гэвэл салтын хамгийн төвхтэй нь юу вэ?
тухайн үедээ гарч ирдэг байна заа. Тэрний дараа гарч ирдэг шиг яг одоо ингээд нэг эхний бүлгийн хоньныхан болохоор одоо ингээд нэг токсик харилцаа, токсик ажил, токсик ингээд нэг генерал юмнуудаас нэг өөртөө авч гараад нэг амьдралаа ингээд бодох гээд явж байна да. Тэгэнгүүт угаасаа надад айдас чинь гарч ирнэ. Эннээс битгий агараа зүгээр нүдээ найл keep going урагшаа да. Энэ 8 аяга энэ зүгээр л нүдээ найл урагшаа байхгүй юу тийм. Байга зүйлийг байга дээр нь орхиол тэгэл ингээд чамтай чамгаа байгаад их. Тэгээ гол нь ингээд нэг юу гэвэл энэ зарим нэг хүмүүс ингээд хэлэхэд чам дээр сталкер гарч ирсэн. Тэгэхээр ингээд нэг сталкер хүмүүстэй яаж харьцах хэвтэй. Хэрвээ чи тэргүүтэй харьцмааргүй бол тэгэл тэр сталкер аккаунтыг нүртэл блоклоо. Эсвэл тэгэл ингээм сизмэжм өгөж юм өгөж яахын зүг шууд ингээл нэг тэр хүн л чи яа наваа сталкер гэдэг гэдэг ч юм те. Үнэхээр энэ тэр угаасаа чамаа хин сталкер хийж байгааг ингээд зарим хоньных угаасаа айгуу сайн мэдчихэж байгаа бох цаа. Тэгэл гүйч ч салаавч өгчгүй дэ чамтай байсны оронд очиж хойрт хийж яж юм шүү баяртай гэж хэлээл тэгэл нүдэн л урагшаа. За үнэхээр нэг ингээд нэг цайкла 2 удаа татмааргүй бол нөгөө бүл ингээд хоньныхан болохоор шүү дээ те. Flowers card ингээд нэг дөрвийн ингээд нэг зоостой хамт ингээд комбинацаар болж байгаа буюу ингээд нэг одоо нэг дөрвийн зоос чинь харилтаа нэг өөрийгөө ингээд hallback буюу ингээд хойшоо ингээд татаа суудсан байгаа зү тэ. Би тэгээд одоо бодоод үзтээ Валентин болж штт. Чи нэг fucking залууган халуухнаа мэдрэх гоё л цаг байгаа зү. Тэгээд угаасаа боломж нь байл өстой наах л хэрэгтэй байхгүй да. Гэ нэг ойлгож ин заа. Угаасаа ингээд нэг юу юм бид нэр ямар нэг зүйлийг хитрхийх ингээд нэг perfect ч юм уу эсвэл нэг юм одоо за ер нь бол за мим хэлээ за. 20-с 25 нас болохоор штэ тэ ерөөсөө ингээд нэг юм нүдэ ангажаал үргэсэн үргэлээд энэ за 25 насаас дээш болонгод excessive traumaтай болцдог за 30 плюс болох юм бол үерхлээс traumaтай болдог байхгүй. Гэхдээ нөгөө талаас ингээд нэг үнэхээр нөгөө ингээд нэг сонирхож байгаа чинь чамайг ч гэсэн сонирхоод чи ч гэсэн нөгөө нэгэ сонирхоод боломж нь ингээд нэг байгаад байгаа хоньныхын хэлж байгаа шүү. Эдгээр ингээ өөртөө ингээ хойшоо татаж суух шаардлага байхгүй. За зүгээр гоё штэ сайхан Валентинаар сайхан өндлөө шуталчихгүй да тий янз юм бохгүй юу. Тэгээд одоо тэгээ болохооргүй бол тэгэл одоо тэр лэцтэй тэгэл за авах ганц одоо өмдийн шутлаа лэц өксөндөө гомдлын тэгэл хайчихгүй да тий. Нэр ингэсээ зүгээр ингээ нэг өөрийгөө холбек болоод байх шаардлага байхгүй л гэж хэлж байна. Тэгэхээр хоёр төрлийн ингээ нэргүй нэг нь болохоор ингээ нэг токсик харилцаанаас ингээ survive өнгөтэй тэнтэйг эцсийн байдлаар ингээ хаалгаа хаагаад тэгээд амьдралаа бодоод урагшлах. Гэхдээ бас ингээ нэг юм хуучны тэр нэг айцууд ч угаасаа дахиж нэг таадыг энэ 2 сард нэг хаант хийх буюу дахиж нэг тархин дээр ч ингээ нэг ургаж гарч ирэх гээд байгаа байхгүй. Тэгээд тэрнээс л жоохон тийрж мэрэд байгаа байхгүй. Гайг үзөө. Нөгөө бүлэг хоньных нь болохоор шүү дээ. Нөгөө хүн чинь чам соргоч чаа чи ч нөгөө нэг соргоч чаа даа чи ингээ нэг юу гээ чи тэнийг юм шиг ингээ өөрийгөө хойшоо татаа суугаад байгаа байхгүй. Тиймээс ингээ урагшаа гэсэн л ерөхийн нэг юм миний ингээ хариу гарч ирлээ. За тэр яхаа үхрийн орд. Үхрийн ордны general energy check-ин юу болох юм бэ гэдэг харцгаая. Та тий зарим нэг ингээд яг миний өмнөх reading дээрээс хоньныхынхантай ингээд байж иж магадгүй байхгүй. Яаж вэ гэвэл штэ тий ингээд нэг хон дээр ингээд сая lovers card гарч ирсэн штэ. Тэгэнгүүтээ ингээд нэг юу гэ хон дээр бас ингээд дөрвийн зоос гэдэг үзэр гарч ирсэн бол та дээр lovers card гарч ирэнгүүтээ дөрвийн сава гэдэг үзэр гарч ирсэн байхгүй. Энергээр ингээд хэдүүл ярих юм бол дөрвийн саваач юм болохоор ингээд нэг хоньны fire sign-уудын ялла especially хоньны ордныхны үзэр байхгүй. Дөрвийн зоос болохоор штэ тэ өөр цаа юм ба especially ингээ үхрийн орд байхгүй юу. Нэг өөрөөсөө нэг юм наацсан байна да. Тэгснэ дундаа нэг адилхан similar lores гэдэг нэрхтэй. Тэгээ юу гэж ингээд нэг хэлэх вэ гэвэл штэ тэ. Энэ дээр бол нэг амар хувааж моох шаардлага бол байхгүй мэн. Энэ бол зүгээр specific бүлгийнхэн л зориулж байгаа юм байна. Эцсийн шийдвэрийг гаргах цаг болсон байна. Judgment High Priestess хүзэртэй хамт. Юу гэж ингээ ойлгох вэ гэвэл штэ тэ. Нэг чаа яг ингээд нэг хонтой төстэй мессеж буюу одоо нэг хааны аяг доошоо 7-гийн ингээд нэг аягтай хааны илт гэдэг хөзөр ингээд нэг гарч ирж байгаа. Би одоо ингэж нэг таадад ухаалгаар тайлбарлаж өгье. Хэрвээ таад одоо яах гээд байгааг мэддэхгүй нэг бата гэдэг хүнтэй эсвэл альмаа гэдэг хүүхэнтэй магадгүй 3 болон түүнээс дээш сар ингээд нэг байсан байгааг мэддэхгүй ингээл яваад байсан бол заа.
Нөгөө хүн чинь ингээд нөгөө нэг юмыг яаж мэдэх вэ заяа. Нэг юм сонголтуудаа нээлттэй орхиод ингээд энэ тентгүү ингээд нөгөө нэг наагаад яваад байдсан шүү дээ. Одоо жишээлбэл өглөө нь ингээд нөгөө нэг чамтай кофе ууснаа оройн ингээд Валентин тэмдэглээ явдаг ч юм уу. Тиймэрхүү мэдрэл мотой баачка ингээд нөгөө нэг байх юм бол заа. Тэгснээр тэрийг ингээд хайпристис үзрээр ингээд нөгөө амар сайн мэдэрч явах юм бол салаач өгөхөд өстой гоё цаг болсон байна. Нөгөө талаас нь шүү дээ тийм. Тэрний дараа та одоо нөгөө divine partner чинь ингээд нөгөө ирэхэд бэлэн болсон байна гэдэг хариуг өгч байгаа байхгүй. Эсвэргээрээ тийм биш. Угаасаа л ингээд бүх юм чи амар аятайхан бүх юм чи ингээд нөгөө нэг даваа ингээд байж хахад хүсэндээ хойшоо суугаад байгаа юм бэ гэж би хэлмээр байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө хүн чинь ч гэсэн чамаа гэж чи ч нөгөө нэг жоо хоёр талтай найс байвал гоё үстэй тохироо бүрдсэн л ш. Тэгээ нөгөө бид нар нэг зүйл дээр ойлголттой болох хэрэгтэй байхгүй юу. Бид нар ингээд soul mate ч юм уу эсвэл бид нар ингээд нэг юм divine ингээд нөгөө нэг чавганц гэж байдаг да. Тэрийг нэг түүхэндээ ганц үт юм шиг бодоод байдаг байхгүй юу. Үгүй байхгүй да. Бидэрт зөндөл олон хүмүүс гарч ирж штэ. Тэгээд гүндалахын хэлдэг үнэ штэ цэцэг царилэг гэртээ суусна гарч орж яв шууд л та тий. Окей. Тэгэхээр ингээ хонь хүрээ ордныхан ингээ нөө юу вэ заа миний энэ Валентинаар зохиох ингээ архитан цогтурдаг ивент дээр ирэн заа. Тий. Хэдүүлээ цүн яашаас юу ч яриад тий. Тийм байна. Тэгээ симлэртэй хоньны ордны ингээ нөө нэг кейстэй адилхан юм гарч ирсэн байна. За, ихрийн орд. Хэдүүлээ ихрийн ордныхны энерги чийлгэнийг хийцгээе. За тэгэхээр ихрийн ордныхын энэ ингээд нөгөө сар X-тэй зурладаг сар болох нь байна. 6 гээл өвхлийн үзэр 2 гарч ирсэн байна. За. Гэтэ full card доошоо буюу ингээд нэг юм жоох өөртөө ихтгэлгүй болоод наачж штэ. За хаж fucking би чамтай ингээд нэг нийлэх нь зөв үү буруу юу гэж бодоод наадаг да. Гэхдээ ингээд юу гэх ингээд чамлан ингээд chemistry үсээ чамлан ингээд буцаж байгаа байхгүй юу. Их тийм байна. Тэгээд над дээр бол яг тэр хүний яг цаад бодол intention meditation energy гэдэг зүйл юусэн ингээд нэг гарч ирсэнгүй заяа. Эхнийх. Тэгээ яг хүн ингээд нэг юу вэ? Би зүгээр таадтай хуваалцъя заяа. Хэрвээ таад амьдрал дээр энэ 2 сар дээр ингээд нэг X нь ч юм эсвэл хууч харьцаж исэн хүн чинь ч юм эсвэл өмдөг чинь шогтолж исэн ингээд цаа нэгэ буцаж гарч ирэх юм бол заяа. Өмдөг шогтлохынхаа өмнө дахиад нэг бодох хэрэгтэй байхгүй юу? Энэ яг worth гэж чадах уу тий. Яг тэгэж бодох хэрэгтэй байхгүй юу гэвэл шүү дээ тий. Хуучны харилцааг ингээд нэг дахин сэргийгт бол гоё байдаг тий. Сонсох юу вэ гэж нэг хуучны үнтэй нэг гоё ингээд нэг ярьдаг та гоё байдаг тий. Гэхдээ үнэхээр мэдрэл муутай төвхтэй ингээд нэг ядаргаатай асуудал болоод салчаад буцаж нийлэх чинь өөр хамгийн төвхтэй байхгүй. Зүгээр яг ингээд нэг байж аал ангаж аал ойлгомжгүй болоод хоёр талтай болоод за гэл нэг амар нервцэн ч юм байхгүй байж буцаж нийлэхэд бол гоё дээ. Харин бүр үнэхээр энэ яг чиний нэг бүр нэг хар дарсан зүуд болоо сайн нүгэ буцаж ирж ивэл чи бодох хэрэгтэй зү. Is it worth? Би нүдээ ингээ буцаж ингээ байхад тэгэхээр хар дарсан зүуд чиглэлтэй байвал одоо чантай байсны орн очих нохоор тийчээдэ гэж хэлэх хэрэгтэй зү тэ. Тэгэхээр ингээ нэг яг таад яг тэр хүнтэй ингээ нэг холбогдох ингээ цаг ирлээ гэж бодоход яалтчгүй нэг шийдэл хүрэх хэрэгтэй байгаа байхгүй юу? Нэг бол байвал байсан шиг байхаар бол яах нөх нөө би ч өөрийгөө ингээд нэг хичээ би ч өөрийгөө дайчил чи ч гэсэн fucking өөрийгөө дайчил хоёулаа ингээд юу гэх алдсан алдаанаас ингээд суралцаад урагшаа явахтаа илүү ухаалаг илүү сайнаар нийлээ. Үгүй юм болно шүү дээ те. Чи миний ингээд блок листэнд ордог ч юм уу те. You know what I mean? Тэр ингээд шийдлийг гаргах цаг нь ингээд болчихё. Тийм байна. Тиймээс ингээд хэрэг би таадын оронд байсан бол ингээд энэ харилцааг урагшлуулахад надад worth гэж чадхуул гэж би асуух байсан баха. За тэр яхав мэлхий орд. За мэлхий ордонд болохоор ихтэй те ингээ нэг 2
Энэ 2 сарыг төгсгөл хүртэл энэ хартаа Empress гарч ирсэн бааз ингээд нөө Star хөзөртэй. Тэгэхээр яах нах нөө ингээд нөө юу гэх энэ 2 сар таад ингээд өстэй чиг хөөх нэгээл сууж яхах энэ тий. Тэгээ угаасаа ингээд нөө нэг одоо нөө нэг эмгтэй мэлхийнэр байгаа штэ. Тэд нар болохоор яалтчгүй ингээд нөө нэг яг I don't chase I attract гэж байгаа байхгүй. Хэрвээ та дунд штэ тий ингээд нөө нэг насныхын crush ингээд батагаас цэцэг гэдэг зүйлийг expect хийж бол цэцгээ авах бүрэн боломж байна. Яагад бол чи ингээд нөө нэг юу гэх өстө хөөрхөн байгаа байхгүй энерги өвд те болж ийн баяр хүргээ. За эрэгтэй мэлхүүнүүдийн хувьд болохоор штэ тест амьдрал өөдрөг санагдаад байхгүй стар хөзөр те зөстө болох юм да гэж мэл те. Тэгснэ ингээд нэг яаж байгаа штэ. Одоо жишээлбэл хэрвээ одоо энэ дээр хүүс ярихгүй зүгээр яг мастер ярих юм бол хэрвээ штэ те мэлхийн ордынхан явраа нэг ингээд харилцаа чинь бифтэй төвхтэй байгаа бол яг ингээд нэг юу гин тэр харилцаан дээр нэг шийдэл яалтчгүй ингээ гарах цаг болцсон байна гэдэг ингээд нэг санаал гарч байгаа байхгүй юу. Тэгхгүйгээр ингээд нэг юу гин яг ингээд нэг юм сонин гайгүй юм шиг гайтай юм шиг ингээ нөхцөлөдөлтөд хүн чинь ингээ уддээ штэ. Ялангуяа таад ер нь удаадаг та ер нь яг ярих юм бол яг тэрний орон зүгээр цаахан зөрөгтэйгээр очиод цаахан за одоо асуудлаа шийдэгээ явах хэрэгтэй байхгүй. Тэгвэл бол ингээ нэг таад наад юм аттрактив аим хөөрхөн байгаа ингээ нэг юм одоо өөртөө ингээ нэг итгэлтэй байгаа ингээ энерги хүч унах гэдэг байхгүй яа. Тэгвэл яг Empress-ийн доор ингээ 9 аяар доошоо гарч ирсэн буюу таад ерөөхдөө ингээ нэг таад бол яалтчгүй ингээ нэг бүх зүйл ингээ таад бодсны дагуу болдог ч юм бүх зүйл ингээ таад ингээ хүсний чинь дагуу болох ингээ бүрэн потенциал чинь байгаа мөртлөө зүгээр ингээ өөртөө чинь ингээ хоошоо татдаг гацаадаг ингээ нэг харилцаа эсвэл төвхтэй нөхцөл байдал эсвэл нэг юм хүмүүсийг хажуудаа байлгаад тэгээд нэг шийдэл гарахгүй нэг юм сонин чи яасан би яасан гэдэг нэг юм хурга заас нөхцөл байдалтай болоод тэгээ энээсээ болоод таад яг ер нь жоох өөртөө амар инсекюр болох байна гэдэг анхааруулга гарч ирсэн байна. Хэрвээ би таадын оронд байсан бол ялцчгүй зоригтойгоор өөй хоёлаа нэг асуудал шийдэхүүгээ тусдаас ярих хэрэгтэй байх байсан баха. Тэгээд таадын хувьд болохоор ингээд энэ 2 сар ялцчгүй ирээдүгөө төлөвлөхөд зөв сар болсон байна. Яг бол Star хөзөрч өөрөө нэг тийм сонин ирээдүг харчаад байдаг үзэр واخхой бас тодорхой хэмжээгээр яг бол хумхын орны нэг сонин weird ингээд нэг шийдээд байхгүй. Тэгээ бас ингээ Empress үзэр ингээ гарч ирнэ гэдэг нь яг ирээдүйг төлөвлөлөөд ирээдүйн ингээ нэг урагшлуулах боддог ч юм уу эсвэл төлөвлөгөө өдр гаргаад ингээ ихний алхмаа гэдэг ёстой сайн сар байна шүү гэж ингээ гарч ирж байна. За яа. Окей. За манай аригч Арслан. Арслангийн орныхны чекинг хийцгээе. За Арслангийн ордныхны хувьд болохоор штэ тэг үнэхээр ингээд нэг таад явраа нэгэн харилцаа, явраа нэгэн ажил, явраа нэг юм дээр ингээд бүр амар нервтэй байгаад байгаа байхгүй юу. Emperor доошоо ингээд нэг 10 хилтэй хамт хойноос нь ингээд нэг 3-ын зоос доошоо. Тэгэхээр энэ болохоор хайр гэдэг сэдвээс илүүтэйгээр Арслангийн ордныхан ялангуяа ажил ялангуяа ингээд нэг босстойгоо ингээд нэг уулзраа олцох, ялангуяа coworker-уудтайгаа уулзраа олцох. Тэгээ ялангуяа ингээд нэг юухийн хамтран ингээд юу хүн ингээд хийдэг ингээд Арслангийнхан байх юм бол тэр үнтэйгээ асуудалтай Арслангийнхан л яг энд дор орж ирсэн. Үлдэгдэл Арслангийнхан бол энийг үзээд шаардлагагүй юм байна. Тиймэрхүү Арслангуудад ингээд нэг хэлгээд штэ та яалтчгүй ингээд нэг энэ харилцааг ч юм уу энийг ингээд нэг шинэ сайклаар дуусгах цаг иржээ. Энэ одоо ингээд нэг юу гэх сая ч бараг 4-5 орд үзчлээ. Бүгдэн дээр нь л нэг жаажм ч юм уу эсвэл уурал гэж үзрэл гарч ирээд байгаа байхгүй юу. Ер нь бол дуусхаа гэсэн үзэр. За Арслангийн ордныханд би хит хитэн зүйлийн ингээд нэг зөвлөе. Энэ дээр ямар нэгэн ажил дээр төвөгтэй байгаа, ямар нэгэн асуудлыг шийдмээр байгаа, эсвэл ингээд нэг гацаатай юм шиг мэдрэмжтэй байгаа Арслангийнх, эсвэл нэг юм болоод байгаа ч юм шиг болох гээд байгаа ч юм шиг ингээд нэг ялангуяа ажил карьер дээр холбоотойгоо Арслангийнх нь ингээд нэг хийлгээд штэ тий. Зүгээр нэг зөрөгтэй үйлдэл хийж хэрэгтэй байгаа байхгүй юу? Юу гэвэл штэ тий зөрөгтэй үйлдэл чинь болохоор холыг харсан үйлдэл хизээж битгий богино хугацаа хараарай. Хааны зоослохоор хамгийн удаан үзэр буюу хөдөлж яц үзэр байхгүй. Гэтэ байж бол хамгийн ингээд нухацтай хардаг үзэр. Би таадтай ингэж ингээд нэг зүглээ. Хэрвээ таад ингээд нэг ажлаа солих жаа бол хэрвээ таад юм босс ч мэдрэл муутай байгаад байгаа бол эсвэл хэрвээ таад ингээд нэг цалингаа хэсэг гэдэг ч юм уу эсвэл хэрвээ таад бизнесээ ингээд хавруулах гад шийдэл нь гарч ирэхгүй байгаад байгаа бол шүү дээ. Таад ерөөсөө л зүгээр
1-2 сар ч юм 3 сарын л нэг шийдэх гэдэг зүйлийг л хараад тэр дундаа л нэртэд байгаа байхгүй юу. Гясл нэг энэ бачкад очролч гясл яг энийг ингэж гясл яг ингээл нэг хідэн төр ингээд наатай цаад эргэлдүүлчихье гэж бодож байгаа чинь таадын асуудал болсон байгаа байхгүй юу. Гяс гэдэг зүйл ингээд энэ 2 сард ингээд хийх хэрэггүй юм байна. Энэ 2 сард магадгүй ингээд энэ оныг төгсгөл болгохтлоо би яг хэрхэн одоо өөр гэсэн санхүүгийн скежүүл юмнуудаа гаргацдаг да. Тэгээ би энэ жил ингээд яаж ингээд нэг магадгүй 7% өсөлт 8% өсөлтийг инфляцаас давж ингээд үзүүлээ. Би одоо нэг ийм хүн ингээд үр зэлтэй маань тэгвэл би энийг төлөхийн тулд ийм графтайгаар тэнгуүдээ давхараас ингээд орлогоо ингэж өсөнгөө тэр илүү мөнгөөрөө хадгалж руу яа юмаа гэдэг нэг жоохон ухаалаг ингээд нэг шийдвэр гаргах цаг чинь болсон байгаа байхгүй. Эннээс тэгж чадахгүйгээсээ болоод ингээд нэг англиар нэг үг үйтэй. Slow is faster гэж үг үйтэй. Удаан нь илүү хурдан. Энийг хийгээгүй газ пижигнэ гэж бодоод ингээд нэг явсаасаа болоод таад ингээд нэг асуудал яг үүссэн байгаа даа байхгүй юу. Тиймээс ингээд энэ информашныг ашиглаад таад юу нөө өөрсдөө шийдэн дээ. Окей. Охны орч. За охны орчныхны energy check here. Окей. Олон зоос доошоо. За тэгэхээр охны ордныхан одоо жоохон нэг юм уламжлалт ингээд нэг сэтгүүтэй баймаар байна. Higher font гарч ирсэн. Юу гэвэл шүү дээ те. Энийг би таатай ингээд нэг хуваалцъя. Боолын зоос доошоо, боолын саваа дэшээ буюу энийг юу гэж болох гэдэг вэ? Өнөөдөр ингээд юу гэх мөнгийг үрхэд би маргааш олчин дөө гэдэг ч юм уу те. Эсвэл ингээд би нэг л амьдрах юм чи ингээд нэг өөдөр ингэсэн чи яд ингээд санхүү дээр жоохон тэнэг шийдвэр гаргаад байгаа хөө охны ордныхаа. Өнөөдөр ганц амьдарч байгаа нь ойлгомжтой. Гэтэ маргааш гэдэг бас өдөр байгаа штэ тий. Тэгээ маргааш ингээд нэг юу гэх өнөөдөр хийсэн тэнэг шийдвэрээсээ болж маргааш ингээд харамсахгүй тулд өнөөдөр жоохон ухаалаг байх хэрэгтэй байгаа байхгүй юу. Тиймээс мөнгөн дээр жоохон ухаалаг байх ингээд цаг нь ирсэн байна. Нэгт хоёр талаар жоохон уламжлалт байх хэрэгтэй байхгүй юу. Higher font зөвөр яаж вэ гэвэл штэ тий ингээд нэг би хизээч ингээд нэг дор пижигнүүлэл ингээд нэг одоо суглаан тажаал мөнгөтэй болно ч юм уу эсвэл гинт ичид гарна гэсэн зүйл байдгүй маа хөгшөө. Окей. Одоо жоох ингээд нэг бодолтой байчих заяа. Тэгээд өнөөдөр би чамаа ингээд юу гэх чам нэг дасна чинь тийдэлээ гэж одоо яаж нэг 20% ч юм 30% пив ухад гоё үлдэгдэл 70% жоох амьдралхуудаа зарцуулах хэрэгтэй баг. Тэгэхгүй ингээд нэг 90% пив уучингуудаа 10% нь амьдралдаа зарцуулах гэдэг байгаа байхгүй. Тэгэж болохгүй юу. Тэгээд охины ордныханд яалтчгүй ингээд нэг энэ хил амнаас зүхтаах өөрийгөө тайвшруулах хэрэгцээтэй байна л да. Яаж би ингээд хэлэх вэ? Охины ордныхон одоо сарны хөзрөөр ингээд амар муди байна. Тэгээд хоёр талаараа ингээд нэг таад бас ингээд нэг нуугдаг үнэн гэж байна хажууд чинь. Тэгээд би ингэж хэлээ заа таад. Хэрвээ амар муди байгаад хэрвээ амар ингээд нэг чамаа ингээд амар нервтэй ингээд байлгаад ч юм эсвэл нэг урдаа наанаад хай гэж нэг инээчээ цаанаа нэг салаач өгж байгаа ингээд иргэн тойрон ч ингээд байх юм бол тэрийгээ ч гэсэн чи өөрөө мэдэрч ингэж гарч ирж байгаа байхгүй. Тэдрээсээ жоохон зай аваад ингээд нэг гэртээ жоохон амардаг ч юм уу те нэг жоохон ухаалаг байх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол ингээд нэг таад ингээд нэг энэс бол сэтгэл санаа нэг хямралд орох гэдэг. За тэгэхээр ингээд нэг энэ 2 сар жоохон амарчих окей. Тэгээ жоохон уламжлал бай буюу ингээд юу гэх би өнөөдөр ингээд юу гэх стачигом ганц өдөр хаан байгаас хаага бүх мөнгөө ууш болохгүй одоо байхгүй жоохон ухаалаг байх цаг шүү. Окей. Зя. Дэлгэр орчих. Юу болох юм бэ? Хэдүүлээ харцгаа. За тэгэхээр таны ордны өдөр доошоо 7-гийн аяр доошоо за энийг хэдүүл юу гэж ойлгох вэ л дээ. Жинлүүрийн ордныхын ингээд нэг энэ 2 сард ялангуяа ингээд нэг ажил карьер ч юм уу эсвэл хин нэгэнтэй ингээд нэг хийх энэ дөр жоохон болгоомжтой хандах хэрэгтэй байхгүй яаж вэ гэвэл шүү дээ та өөртөө бас тэнэгдэх гээд байна. За нэгт юунаас болж тэнэгдэх гээд байгаа нэг 8-ын илд буюу ингээд нэг өөртөө гэсэн нэг юм өөртөө итгэлгүй байдал гэж хэлдэг шүү дээ. Тэрнээсээ болоод хэлэх ёстой үгээ хэлж чадаагүй ч юм уу эсвэл хийх ёстой юмнуудаа хийж чадаагүй болоосоо ч ингээд нэг жоохон
баларах гээд байгаа байхгүй. Энээсээ жоохон болгоомжтой байх хэрэгтэй байна гэдэг мессеж гарч ирж байгаа ихнийх. Хоёрт болохоор шүү дээ таад ингээд нэг өөртөө ингээд нэг дөрвийн хил дээр аягуулсан өөртөө амраагаад амьдралгаа жоохон тайван аятайхан болгоод тэг ингээд нэг урагшлахгүй бол ингээд таад ингээд энэ 2 сард burn out-нд орох гээд байгаа байхгүй. Тиймээс ингээд нэг жинлүүрийнх нь ингээд хийлгээд хэрвээ яг одоо ингээд бухимчин гацаатай burn out-тэй ядаргаатай ингээд хөөхтэй нөхцөл байдлаа ингээд нүүр тулж байгаа бол би таад ядаж нэг юм уу 2 өдөр ингээд нэг гэртээ жоох ухарч нэг сайхан тархин амрагаас гэж үзэж байгаа. Гэртээ амарна гэдгээр нь шүү дээ TikTok ухна гэсэн үг шүү дээ. Гэртээ амарна гэдэг нь ингээд гоё бясалгал хийх. Гэртээ амарна гэдэг нь өөрийгөө хийх. Гэртээ амарна гэдэг нь өөрийгөө тодорхой хэмжээгээр хөгжүүлэх шинээр ингээд юм сурах магадгүй гадаа гарч гүүх уултан дээр гарах гэдэг чинь амархгүй юу. Түнс нэг хийцгүй ингээд суугаад ангаагаад байвал бүр илүү депресс гэдэг байхгүй юу. Тэгэхээр зинлэр орныхын энэ ингээд 2 сард өөртөө гэсэн burn out буюу тэр ажлаас хашрах ингээд нэг кейстэй жоохон зурлах гэдэг. Тэрийг даваасаа гэж хүсэж байгаа ихнийх. Хоёрт болохоор энээсээ болоод ингээд хийх ёстой газараа хийх ёстой үгээ хэлсэнгүү, хийх ёстой юмаа хийсэнгүүгээсээ болоод юугийн таад ингээд нэг сонголтын асуудал дээр ингээд хит ингээд яарах гэдэг ч юм уу, эсвэл буруу газараа буруу шийдэл гаргаж нэг жоохон баларах гээд байна гэдэг хариу гарч ирсэн байл шүү. Болгоомжтой байгаарэ. За эхлэн цордныхаа. За нэг үргэнийг харч. Зя эхлэн цордны energy check here. Эстач ажиллаад байгаа. За тэгэхээр хилэн цордныхын дээр шүү дээ тийм ингээд юу гэх юм 6-гийн элд 7-гийн элд 2 ингээд гарч ирсэн боيو доошоо. Тэгэхээр ингээд юу гэх чамааг чамдыг урд нь жоо олиггүй хандчихсэн чамаа скол нэг чам нэг хотлоо ярьж байгаа тэрэндээ бантангуудаа чамаас нэг холдсон байдаг да. Гэхдээ ингээд буцаа за sorry менеж буруу байсан шүү гэж ингээд ирэх гээд байгаа байхгүй юу. Окей. Тэгээд higher fund хойноос нь доошоо боيو энэ бас тодорхой хэмжээгээр амлалтын үзэр биелэгддэг байхгүй юу? Юу гэж ойлгох вэ гэж штэ те. Хэрвээ чам дээр алфтай юм шиг ингээд нэг юм чамтай нэг алфтай юм шиг дисоноос харьцчаад чамаас ингээд холдоод буцаж ирэхдээ за намайг ёстой уучлаарай би дахиж тэхгүй мэхгүй гэж байгаа ингээд нэг хүн амьдрал дээр чинь буцаж орж ирэх юм бол тэр амлалтанда хүрэх үйл үгүй гэж гарч иржээд яалгүй бол 8 ингээд нэг зоос доошоо буюу яг энэ харилцаан дээр ерөөсө grind хийхгүй байгаа байхгүй юу? Тэгээд judgment ингээд нэг 3 элттэй амт ингээд хилэн зор дээр гарч ирж байгаа нь юу вэ гэвэл штэ те. Одоо ингээд нэг шаналж болсон амьдралаа бод урагшаа ихэл те урагшаа хар битгий ингээд юу гэх юм тэд 10 ингээд нэг тэд 10 сарын өмнө ингээд нэг шаналж исэн хүмүүс ингээд бодох юм тийм биз дээ. Тэгэл хүмүүс ирж ил хэдэж чи явж ил хэдэж те. Тэгээ нэг заавал ингээд юу гэх нэг би яг таад мэдээд байгаа шүү шээс заавал хөшөө авах гал те нэг яг нэг буцаж ирэнгүүт за би яг энэнд яг ингэж хэлэндээ гэдэг нэг заваа ингээ бэлдээд ингээ суугаад байл та тэгэж болохгүй байхгүй юу. Зүгээр л ингээ нэг тэр хүмүүсийг тавьж явуулаад ингээ амьдралаараа амьдрах боломжийг олго тэрнгэрчээс өөртөө тийм боломжийг олгож байгаа шүү. Тэгэхгүй бол ингээ нэг чам дээр хүн орж ирэхчгүй хүн гарч ирэхчгүй байгаа байхгүй юу. Тэгээ заавал ингээ юу гэх тэр хүн чамайг ондоосон байлаа гэх тэр хүн чамд дисоност хандсан байлаа гэдэг юу гэх тэр хүн адгийн шаарч өтөр гэсэн үг шүү дээ. Чи ч гэсэн зарим нэг тохиолдолд адгийн шаарч өтөр нь болцсон байдаг гэдгийг санах хэрэгтэй байхгүй юу. Тиймээс ингээ тэр хүнийг уучлцгаа. Энэгээр чаас давхар өөрийгөө уучлалтай шүү гэдгийг би чам нэгэ хуалцсан. Хэвээ надад тийм юм байвал одоошс. Надад айгуу хуу тий. За. Тийм би ч өстөө нөө хилэнцээ байцаа хэлэн ч би ч нөө нэг хаждаг төрлийн зац надад хамаагүй гэл. Амьдрал шаргалтай ш тэгэл урагшаа авчиж. Хойш харагддаг юм шүү дээ. Нэг гэтээ энүүгээр би ингээд нэг юу гэх одоо хичээлээ сурахгүй ингээд нэг ангаагаа явна гэсэн үгийг бол яриа шүү. Би бол хичээлээ сурчаад урагшаад. За номын орц. Номын орцны ингээд нэг чек хийнийг харцгаая. За тэгэхээр номын ордныхаа ингээд юу гэх яг ингээд 8 хийх чагаа бол заяа одоо нэг ажлын 8 гэж ядсан штэ.
чи өгшөө энийг хич мань чамд энийг өгч чи өгшөө гэж мань чамд нэг хичээгээд нэг юм ажлын яриад дээ штэ. Эсвэл нэг юм юмыг яаж мэдгүй энэ яг ста нэг шаахгүй санал байна гэдэг ч юм нэг тийм бодлоод дээ штэ. Түл наач яг тийм байна гэж гарч ирж байна шүү. За. Окей. Юусоо үйл штэ те чи нэг ажил орохгүй ингээ байжс чи нэг юм гой саналтай мөрчлөө цаанаасаа нэг юм шаахгүй байгаа шиг мэдрэмж төрдөө штэ. Тэгэх юм бол яг чи наад гад филингээд авахад бол зүг гэж гарч ирж байна шүү. Окей. Тийм байна. Тэгээ яагаад вэ гэвэл штэ Emperor доошо буюу ингээд нэг чиний тэр одоо нэг ажил дээр ингээд нэг шинээр эхлэж байгаа ажил эсвэл ингээд партнер одоо аль хэзээ байгаа ингээд ажил тэр чинь ингээд нэг юм нэг шаахгүй яваад байна штэ. Тэгэх юм бол яг наа чин зүг байгаад байна. Тиймээс ингээд нэг зөрөгтэй шиг хэлэх хэвээр үгнүүдээ хэлээд хийх хэвээр үйлдэлүүдээ хийгээд явчих хэрэгтэй байхгүй. Битгий нэг амар ингэж эргэлзэж тэмдэглэзээд байгаарай. Яагаад вэ гэвэл штэ тийм би таад ингээ хоолцоо заа. Чиний gut feeling чинь за энэ яг цаанаа нэг юм нотой байна гэж мэдэрсэн тохиолдолд шүү дээ те. Чи тэндээ эргэлзчихдэг байхгүй юу? Тэрний оронд шүү дээ те яг мэдэрсэн тохиол шууд ярилцаад үзчих. Хөөе чам нэг 10 минут гарч ирэх гээд байна да чиний мэдрэмжээрээ. Надаа ийм болохоор ингээд энэ ингээд нэг хэлцэл надад таалагдахгүй байна. Надаа ийм болохоор ингээд юу гэх чиний ажиллаж байгаа хандлага чинь надад таалагдахгүй байна. Хоёулаа энэ дээр нэг ярилцаа. Хоёулаа энэ дээр нэг negotiation буюу нэг одоо нэг уян хатан хилцэлт ингээ хүрчээ гэж ингээ нэг ярих хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй ингээ хоёр талдаа яваалах юм бол яваал хэдийн заа юу. Тэгээ энэ мэдээллийг өөртөө юу нэг тэрэг шийдэндээ. Matriarchs. Alright, Matriarchны амар check. Яа тэгэхээр ингээд нэг энэ яг маш цөөхөн бүлгийнхэн л ингээ хамаарч байгаа шиг. Хэрвээ ингээ холын зайд байдаг ингээд нэг материал ордных ингээ байх юм бол заяа. Холын зайд байдаг материал ордных ингээ байх юм бол заяа. Тэгээ ингээл юу гин намаа ингээ хүлээж аваараа би тэгж байгаа л эрэндээ гэл ингээл нэг чи гэрээ тэр хүнд ингээ амлсан бол тэр хүн чинь чамаа ингээ хүлээж аваа гэж ингээ бодож байгаа бол заяа. Хариултаа гэлэхэд үгүй гэж гарч ирж байна. Ингээд маш цөөхөн бүлэгдэл ингээ гарч ирж байгаа шүү. Юу байггүй л шүү дээ те. Энэ нэг юм нэг төвхтэй болсон холын зайд байдаг гэхдээ нэг төвхтэй болсон харилцаан дээр гарч ирж байгаа байхгүй юу. Гэхдээ энэ бүр маш цөөхөн бүлэг гэж хэлсэн шүү. Тэгээ ингээд нэг чи магадгүй Монголд байдаг Монголоос хангууглын явдаг скул чи магадгүй ингээд нэг Парист байдаг тэгээд ингээд Улаанбаатар руу шиг ингээд нэг уулзах хүсэл ингээд нэг намаа хүлээж аваарай гээл те. Тэр нэг хүлээгээд байгаа жижиггүй ч юм шиг мэдрэмжтэй ядраатай ингээд байгаад байгаа мэдэрсэн байх юм бол шүү дээ. Наа чи яг шууд утгаараа хүлээхгүй гэсэн үг байхгүй юу. Зүгээр л ингээд юу гэх за чамтай ингээд нэг байснаар юу н харилцааг дуусгасан чи яхав дээл гэж юу нь бол ингээд бодоод байл да. Яагаад гэвэл нэгэнт ингээд би хүлээгээд дэлээдэг чи ирэх нугаас удлаа юм шүү гэдэг ч юм те нэг юм явах боломж өгдөг да. Тэр нэг хударсан ингээд нэг хүмүүст хэлж байгаа шүү. Тэгээ энээсээ болоод ингээд амар ингээд нэг жоохон төвхтэй л амьдэрчлээ л да. Ингээд 10 саваа ингээд 8 ил тэгээ ингээд юу гэх нуруунд дээр хамаа гэж байгаа учраас нэг шартаа ингээд нэг явдаг да. За энэ хүнстэй муугаа үзүүлчихгүй энэ хүнстэй амьдрал гоёгоо харуулах хэрэгтэй мэрэгтэй гэж байна. Тийм утгаар яваад байгаа байхгүй юу. Энэ бол маш цөөхөн бүлэг. Нөгөө бүлэг ингээд нэг материал ордных нь болохоор шүү дээ. Энэ 2 сард яг ерөөхдөө яг юу болж ийн вэ гэвэл ажлынхантайгаа ерөөсөө ойлголцохгүй байна. Тийм. Яагаад ийм асуудал ингээд болж ирч вэ гэвэл шүү дээ. Ингээд сарны өдөр доошоо буюу магадгүй ажлын хувьд ингээд нэг нууц ил болсон байж магадгүй. Инээсээ болоод ингээд нэг жоохон бифтэй байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр гэтээ өдрийн төсөөлөгийг чам дээр ингээд хатны заас гарч ирсэн. За дүгнээд хэлээ за маш ингээд нэг богдохноор чамд энэ бүх төвхтэй асуудлуудыг ингээд шийдэхэд бол үнэхээр амархан байгаа байхгүй юу. Тэгээ таригч нь ч гэсэн сайн ажиллаж чадаад байна л да. Зүгээр даан чи өөрөө хүсэхгүй байгаа байхгүй юу. Нэгт. Хоёр даанч чи өөрөө угаасаа ингээд нэг амар ингээд burn out нэгэ байгаа болохоор үгээ хийлэхээр за энэ угаасаа нэг ойлгохгүй чинь чамтай ингээд байж цагаа зарцуулснаас хайчихгүй гэдэг байдалтай байгаа даа л да. Хэрэг би чиний оронд ингээд нэг байсан бол шүү дээ те. Яг ийм ингээд нэг төвхтэй нөхцөл байдлыг шийдэх боломж нь байвал би шууд нэр шийдэх байсан баха. Тийм байна. Тэгээд хоёрт холын зайн дээр ялангуяа especially төвхтэй болсон материалын шуваад
Ямар ч асуудалгүй материалхан байвал энийг сонсох шаардлагагүй шүү дээ. Төвхтөө болсон материалхан байх юм бол би магадгүй ингэж нэг та хэдийг нэг зөрөгтэйгээр ингэж нэг хөдлөөсэй гэж хүсэж байна. Тэгэхгүй бол угаасаа нэг юм ямар ч ингэж нэг одоо энэ харилцаа зүгээр амар чимээгүй байсараа дуусах гэдэг байхгүй. Яаж тэгвэл нэг эцсийн байдлаар нэг наан юм наатай цаантай болох чи гэж ярина да. Тэгвэл бас зүгээр шүү дээ, тэ. Энэ байна. За. Comfort. Comfortныхны энерги чек нь ямар ч лсэн төрс өдрийн мэд заа. Оо. За. Тэр төрс өдөр чи яах. Энэ ихтэй маш цөөхөн бүлэгдэхэд хамаарч авшаа. За. Бүр маш цөөхөн бүлэгд. Гэр бүлтэй ярта хааны зоос, хатны зоос, 10-ын зоос за гэр бүлтэй хонхийнхэн за тэгмүүд араараа тавилсан бол шүүхийн асуудал чиний талд гарч ирнэ гэж гарч ирж байна. Маш цөөхөн бүлэг гэж хэлсэн шүү дээ. Тэ. Хаат хоёрын зоослохоор ингээд нэг миний юу горлохоор ингээд шууд утгаар хосуудыг бэлэгдчихэ. 10 зоос гэдэг чинь угаасаа нэг нийтээрээ л ингээд нэг өв хөрөнгөтэй нэг элбэг хангалуун байгаад байгаа. 3 ил болохоор шууд утгаараа л араар тавьдаг ч юм уу эсвэл heartbreak үзэрхгүй. Тэгээ justice ингээ үйлчилж байгаа байхгүй. Шууд рухс үйлчилж. Хэдүүл юу гэж болох вэ гэвэл шүү дээ, тэ. Маш цөөхөн хонхийнхан хэлсэн шүү дээ. Хэрвээ чи аим үнэхээр одоо салтын ядраатай асуудалтай шүүхтэр ингээд нөө үзэлчээ хөрөнгөө хуваах хүүхдээ өөр дээрээ авах уу тэрэн дээр авах уу энэ гэдэг мэдрэл мотой мянг үзэж маш цөөхөн хонхийнхан ингээ байх юм бол заа ширээний тойрог өөрөө чинь тал дээр нэ гэж гарч ирж байна. Тэгэхээр баяр хүргэе. Keep going. Тэгээд тийм байна. Нөгөө хэсэг дээр нь болохоор байна шүү дээ, тэ. Одоо ингээд нэг юм өөр бүлэг нэг байхгүй. За энэ бата ч юм уу эсвэл ингээд нэг надаа намайг гуудсан болоо яад юм бол тэ бата бид хоёр ингээд болчих болоо гэдэг ч юм эсвэл ингээд нэг юу гэх альмаа надаас уучлахгүй болоо гэж бодож байгаа ингээд хумхийнхан байх юм бол үгүй гэсэн хөзөр гарч ирж байна. Хэрэг би энэ ингээд нэг мэдээлэл дээр ингээд нэг үзлээд юу хийх байсан бэ гэвэл шүү дээ, тэ. Ер нь бол өөрийгөө avoid хийх байсан баха. Яаж ч нэг 2 сарыг дуустал ингээд нэг webнес нэг жоохон займаага барьж марцсан нэг ялангуяа сэтгэл санаагийн хувьд бол асуудалтай байх хомхийнхан дээр жоо шүү. Ямар ч асуудалгүй зүг зүгээр амьдрал чинь зүг зүгээр байвал миний reading-ийг уушах шаардлагагүй гэж сонсож хэлээд байгаа шүү дээ. Тийм асуудалтай жоохон төвхтэй ингээд нөгөө байж ах юм бол шүү дээ, тэ. Би л авдаг энэ 2 сарыг дуустал ингээд дотны найзуудтайгаа ч юм уу эсвэл зөвхөн ганцаархнаа аль болох алкогол хэрэглэхгүйгээр гой шинийг ингээд эрэлхийлээд гой зүйлүүдийг хийгээ шинээр хүмүүстэй танилцж гой комьюнитигээ томруулдаг ч юм уу. Тэгээ оройн ингээд нөгөө бас нэг ганцаараа бас байж бүх сошиал медиа хааж нэг өөртөө нэг ярилцах гэдэг амар гой зүйлүүдийг хийх байсан байхаа тэгвэл амьдрал чинь амар гоё болно шүү дээ. Тийм байна. Тэгээд амжилт хүсье. Тэгээд энэ мэдээллийг одоо юу нэ өөртөө чинь дурдуу. За. Загсны орныхоо. За, Star User хаанаас 3 ил гэдэг хөзрийг дагуулад 6-гийн ялттай буюу similar to хумхтай амар төстэй энер гарч ирж байгаа хгүй юу вэ гэвэл шүү дээ, тэ. Ер нь бол ингээд нэг хэрэг чи ингээд нэг харилцаа дуусаад тэр хүн чамайг орхиж явж байгаа дэр жоох ингээд нэг харамсалтай жоохон сайд байгаа болно шүү дээ, тэ. Битгий санаа зов заяа. Битгий санаа зов. Яагаад вэ гэвэл шүү дээ, тэ, ингээд нэг заримдаа бидний амьдралд ингээд нэг иймэрхүү зүйл ингээд нэг гарч ирж ийж бид нэр ингээд нэг хичээл ойлгодог шүү дээ. Угаасаа ингээд нэг бид нар Роберт Вильямс гэх нэг жүжигчин мэдэн шүү дээ. Тэрний хэлсэн нэг амар гоё өгдөө шүү дээ. Эр хүндэд
Одоо хоосон төрөвч шархалсан зүрх өсөглөө одоод ингээд амар том хичээл заадаг гэдэг. Тэгэхээр ингээд нэг энэ дунд ингээд хаягдж байгаа ч юм уу харилцаан дээр ингээд нэг орхигдож байгаа ингээд загсны ордныхан байх юм бол битгий санаа зовоорой. Яагаад гэвэл ингээд нэг чи энэ болгоны ингээд нэг мэдэрч байгаа нэг хүн бохгүй юу? Тиймээс ингээд тэр хүнийг байгаагаар нь тавьж явуулаарай. Тэгээ. За миний амьдралаас ямар нэ. Goodbye. Амжилт хүсье. Сайн сайхан үсье. Аха. Нөгөө талаас болохоор байна шүү дээ тий. Харилцаан зүгээр. Тэгээд ерөөхдөө бол урт хугацаан дээр ингээ байгаа гой тогтвортой харилцаан дээр байгаа загсных нь ингээ нэг хэлэхэд болохоор шүү дээ тий. Энэ хүн ер нь надаа ер нь яг хайртай байгаад байна уу гэж ингээ асууж ивэл шүү дээ тий. Тийм гэж хариулсан заяа. Хүн чинь зүгээр л нэг хүнтэйгээ удажингууд шүү дээ тий. Зүгээр гайтг болчтой байхгүй энэ яг юу бодоод байна гэдэг ч юм уу тий. Тэг үнэхээр л ингээд нэг чи зүгээр хандлагыг л харалтаа. Үнэхээр тэр хүн ингээд чамд стил хайртай нэг үл те. Хандлагыг нь яаж ингээд нэг олж харах боломжтой вэ гэвэл юу вэ? Одоо анх байсан шигээл нэг юм байна гэсэн ойлголт байдгүй. За анх ингээл нэг чадаад гал халуун романтик момент байсан шиг байна гэж угаасаа байдгүй заа. Ямар хандлагыг ингээд харж болох вэ гэж те. Одоо тогтвортойгоор ингэж нэг амьдрал хавгаа авч явж байгаагаар нь л хандлагыг нэг харж болдог байхгүй юу вэ гэвэл чантай байнга нэг ядаргаатай ингээл асуудлуудаар байнга нэг ядаргаатай ингээ байгаад байвал угаасаа наа чи ингээ нэг токсик шийдтэй. Эсрэг зүгээр асуудал гарч ирлээ тэрийг ингээ нэг шийдэх талаас аль болох чамааг ойлгоод өөрийгөө бас ингээ нэг ойлгуулад дундаа нэг юм аятайхан болох тал дээр ингээ ярилцаад ингээ нэг амьдрал хавгаа авч яж байвал наа чи яг үндэ ингээ нэг чам тэрийн хайртай тэгээд чамтай serious байгааг л илэрхийлж штэ. Эсрэгээрээ зүгээр ингээ нэг юм алфтан шиг би чамаас саллаа гэж хэлээд нэг араасаа илүүхгүйх гээд гачин тоглоод байвал наач уус чамд хариу илэрхийлтэй. Тийм байна. Тэгээд ийм ялгаагаа ингээ нэг олж авч сураасай. Тэгэхгүй бол ингээ нэг та заримдаа дэндүү ингээ нэг юу гэх төсөөл дундаа автаад буруу шийдвэр гаргачих гээд байдээ шүү. Тийм болохоор ядаж ингээ нэг хүндлэгийн ингээ нэг гэр бүлийн сэтгэл зүйч нөө эсвэл хүндлэгийн найз найзтай ухаалгаар ярилцсарч байгаа. Тэгэхгүй бол төсөөл давтаал төрөөл ангаагаад явах гэдэг байгаа байхгүй юу? Окей, болохгүй шүү заа. Тийм байна. Тэгээд харилцаанд хаягдж байгаа ингээ нэг загсны ордны хэлэхэд зүгээр угаасаа ингээ нэг хүмүүс ирж илээдэн явж л байт юм баггүй юу? Тэгээд нэг хаалгаатай нөгөө хаалга нэгдэн. Яг энэ магадгүй амар хаарш сонсогдож иж магадгүй гэхдээ энийг яг амар ойлгоцсон тохиолдож штэ тий. Ийм хүү харилцаан шалгаа үлддэг штэ гэж жагалтай л болчих штэ. Alright. Яавал амьдрал юм лээ. Тэгээд миний таарууд нэг юм байлаа. Тэгээд сайхан миний ивентээр уулзъя заа. Cheers.